Би та нарын хоосон үгийг дуудмааргүй. Ашиггүй та нар дөрөвдөн ирсэн болохоор хаан ширэг задамжлах тухай сандаа хэлээд. Цагаатай. Чиглээ хэлээд. Мэдлээ. Зүчийн хүч эрдмийг басамжилж болохгүй. Аавын хөвгүүдийн ахмад нь зүч бид хоёр биз. Хаан эцэгтэй хавсарж хүчээ өгье. Элдрэн зайлсан этгээдийг тас завчиж шийдгий. Салж саацсан этгээдийг салбартал завчиж бай. Өгөөдөө өршөөлтэй болохоор өргөмжлөхөд болно. Хаан эцгийн дэргэд хамт байлгаж бараат их малгайг бариулан мэдүүлж болно. Зүүч чи юу гэж бодож байна? Цагаатай хэлсэн ёсоор бид танд хавсарч хүчээ өгье. Өгөөдөө өргөмжлөе. Та нараа үнэн сэтгэлээсээ хэлж байна уу? Би хэлсэн үгнээс хэрэгч нэцэхгүй. Би ч бас. Өгөөдөө. Чамаараа хаан ширээ залгуулна гэвэл чи ямар саналтай байна? Хаан эцэг саярхаж үг хэлгээхэд би юугаа хэлэх вэ? Ямар чадахгүй гэлтэй биш. Харин ч би хаан аав таныхаа сэтгэлийг амар тайван байлгахын тулд чадах чинээгээр хичээх болно. Миний эрдэм чадал ах トゥ нартай хүрэхгүй тал бий. Гэхдээ л би хүчээ шавхан хичээх болно. Толоо, чи юу гэмээр байна? Би хаан эцгийн нэрлсэн ахын дэргэд байж марцныг сануулж, үндэснийг сэрүүлж, урайлах дунд нь уухай нэмж, унах моринд нь ташуур болж, холын аянд явуулсаж, ойрын данд оролцож туслая. За тэгвэл өгөөдөө хаан ширээ залгамжлахаар цогтлоо. Олон оннор өөр өөрсдийн угсаа залгамжлах хүүхдийн томилог миний хүсэл зэрлэгээр явж чадсан цагт уулс гэр маань өнө мөнх амар амгалан байх болно. За та нар явцгаа та. За би явна. Хаан аваа, би нэгэн хэргийн төлөө санаа зовоод байна. Юунд тэр үлээ? Хаан аваа, хойд үеийн хөвүүд ач нар маань өвсөнд орооч өхөр тоож идэхгүй, өөхөнд хоживч нохой тоож шинжлэхгүй юм төрөөд хандгайг харваад охтныг онох болоозаа хэмээн санаа зовж байна. Санаа зовлтгүй. Өгөөдөн хөвүүд ач нар бүгдээрэн өвсөнд орооч өхөр тоож идэхгүй, өөхөнд хоживч нохой тоож шинжлэхгүй амтан дөрхаваас миний ураг төрөлдийн дотороос нэг сайн хөвөн төрөх байлгүй. Чи тэрүүгээр хаан ширээ залгамжлуулаад болох юм тэр. Мэдлээ. Хаан аваа.